санаа нейрокаст мэдчилж байна. Энэхүү подкастын хүрээнд дэлхийн өнцөг бүрэн болон бүрт байгаа. Бакалаврын 10 жилийн магистр, доктор, постдокийн зэрэгтэй тайрах судлаач болон тайрах судал сонирхдаг залуучууд тайрах судлалын тухай мэдээлэл хуваалцах болон энэхүү мэдээлэлээс авсан мэдээлэлээ яаж өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх тухай ярилцсангаа олон нийтэд төрөх зурмаа бид нар өнөөдөр зөвлөсөн байна. За хэдүүлээ өнөөдөр өөрсдөө танилцуулцгаая. Намайг Индра гэдэг. Би нейросайенсийн нэрхан харалтын чиглэлээр суралцдаг. Дуртай зүйл маань олон улсаар зугаалах болон шинэ зүйлс хэлцэхтэй. За намайг болохоор Амраа гэдэг. Тэгээ би болохоор яг нейросайенс дотроо ерөөхдөө мэдрэхүйтэй холбоотой судалгаанууд мэдрэхүүн эрхтнийтэй холбоотой судалгааны ажлууд хийж байгаа. Тэгээд дуртай зүйл болохоор одоогийн байдлаар их хоол идэх л байна да. За сайн байцгаана уу? Наа Баасан Саран гэдэг Баска гэж дуудаж байна. Би neuroendocrinology, neuroimmunology буюу одоо болон дотоод шүүрэл тэгээд одоо тархины эрхийдээ бол тархиа тогтолцоо болон дотоод шүүрэл талаар эрхийдээ бас судлах илүү сонирхолтой. За дуртай зүйл гэх юм бол илүү одоо байгальд алхах, аялах, ялангуяа ууланд авирах дуртай. За сайн байцгаана уу? Намайг Синдер гэдэг. Миний судалгааны сэдэв бол тархи орон зай гэрхэн яаж төлөвлөдөг вэ гэдэг докторийн дээр хамгаалсан. Үүний дараа одоогоор бол decision making буюу шийдвэр гаргах судалгааны ажлуудыг эхлэж байгаа. Тэгээд докторд бол сэтсэн бөмбөг спорт сонирхолтой. Мэдээж нэг наран байна. За би болохоор стресс болон зүрхний хэмийн хэлбэлзэл хоорондын хамаарал энэ нь одоо автономи мэдрэлийн тогтолцоотой хэрхэн уялддаг талаар судалгаа хийж байгаа. Дуртай зүйл маань гэвэл хөдөө байгальд явах дуртай, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Сайн байна уу? Мараш гэдэг. Тэгээд би 11 градт орно. Тэгээд ирээдүйд behavioral neuroscience буюу зан аашийн neuroscience-аар судалж явж байгаа. Тэгээд дуртай зүйл нь бол кино үзэх, тэгээд спортоор хичээл. Сайн байцгаана уу? Намайг Цацрал гэдэг. Миний сонирхлын чиглэл болохоор ерөөдөө хүнийг яаж сурах уу, яаж талаар сургуул илүү үр дүнтэй вэ гэдэг талаар илүү хичээл хийж зорж байгаа. За миний дуртай зүйл гэвэл ном унших, тэгээд байгальд гарч байгалыг мэдрэх. Сайн байцгаана уу? Намайг Үлэмж Жаргал гэдэг. Би neuroscience дундаа сэтгэлийн эрүүл depression талтай илүү судалгаа хийх гэж байгаа. За миний дуртай зүйл гэх юм бол би сэлэх дуртай. Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. Миний нейросайенс дотроо сонирхолтой сэдв гэх юм бол суралцах процессын талаар судлах сонирхолтой. Тэгээ миний хобби дуртай зүйл гэвэл тэмдэглэл хөтлөх дуртай. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор юу байгаа л юм гэж. Оюутны одоо хичээлийн шинжилэл эхэлж байгаа болохоор манай оюутнуудад яг хичээлээ яаж сандих үү, яаж ой санамжаа өгөх үү, ер нь яаж ингэж амжилттай энэ хичээлийн жилийг дуусгах үү айгүй юм чухал боломжтой асуудал байдаг хэлбэл. Тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ яг ингэж яг ой санамж гэж юу юм те хэдүүлээ яаж ой санамжаа илүү ингэж үр бүтээлтэй байх юм. Яг ой санамж гэж юу юм, юу нөлөөлөх юм, яаж тэрийг одоо бид нэр өөрийнхөө өдөр тутмын байдлаас сайжруулах чадах уу те ямар нэг юм та хэрэглэх биш яг ингээд өдөр тутмын жижигхэн юм habit behavior ч гэсэн ингээд өөрчлөлтөг те тэгэхээр яг энэний хэмжээндээ одоо бид хэдэд дунд залуучууд байгуулахаар яг та нарын хувьд яг ой санамж ямар байдаг юу тусалдаг байсан ингээд эхлээд яг тэндээс эхэлж ярих уу. За тэгэхээр яг юугаар яг эхлэх үү? Тэгэхээр яг ой санамжтлаа. Миний бодлоор шууд ой санамж. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? За. Би одоо ингээл оюутан байсан үеэ бодоход яг ингээл физиологийн тест манайх ингээл нэг 200 тестнээс өгөөл тэндээс нэг 230 тестнээс авдаг. Тэгэл шалгалт болохоос нэг цагийн өмнө нөгөө номоос амар удаан гүйлгэж уншаад тэгэл ороод бүгднийг бүглөл гараад ирдэг гэсэн аахгүй юу? Тэгэхээр яг тэр ой санамж гэдэг нь юу юм? Тэр ой санамж яг ингээд одоо 2 3 жил одоо ингээд 10 жилийн дараа ч юм уу миний тархинд үлсэн байх юм уу? Яг энэ хэмжээнийхээ хүрээнд ярилцах үйдүүлээ. За одоо short term, long term гэдэг байгаа шүү дээ, working memory гэдэг. Тэгээд тэр класс юугаа хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс
яг яаж short term гэдэг нь ямар учиртай, short term нь яаж long term болоод байгаа гэдэг. Яг энийгээ илүү юм тодорхой болбол яг сонсож байгаа хүмүүс нам илүү ойлгомжтой юм болоо. За тэгэхээр юуны өмнө яг 10 жилийн сурагчид маань яг одоогоор ер нь чэйжлэх арга барил нь яг ямар шуухан бай. Ямар шуухан аргаар ингээд чэйжлэх шаардлагатай зүйлсүүдийг ингээд хэрэгжилж байна. Тэр талаараа хуваалцвал. За яг хөө миний хувьд болохоор би яг шалгалтын зориулт ч юм уу эсвэл одоо ямар нэгэн тест зориулж юм чийжилдэг ч гэсэн ерөөдөө аль болох утгыг нь ойлгоод тэгээд одоо нэг зүйл тавтан уншихыг биш зүгээр ерөөдөө ойлгохыг илүү үздэг. Ер нь бол 12 жил сурахтаа яг энэ аргыг л ашиглалаа. Марлагийн хувьд бол яадаг вэ? Миний хувьд болохоор ингээд ер нь active recalling их ашиглаж сурталдаг. Тэгэхгүй бол ингээд нэг юм уншиж цэжилчээ нэг 7 хоногийн дараа ч юм марчих гад байдаг. Тэр ихэд бол өөртөө зориулсан нэг flash card хийгээд тэрийг нэг өдөр тутамдаа хоолт мол идэж явах үедээ зөв ингээд байнга мараад тэгж өөртөө сануулгыг хичээд. Эндрэгч Оюутныхаа ширнээс салсан миний хувьд хэлэхэд одоо ангаахыг 6 жил төгссөн. 6 жилд одоо манай ангаач хамгийн их юм чийжлэх те механикийн юм чийжлэлт хамгийн ихтэй салбар бол манай ангаах. Дараа нь хууль авдаг баг. Миний хувьд яг яаж энэ 6 жилийг давбаа гэвэл үнэхээр л бурхны авралаар давлаа. Би бол айгүй юм нэг short term memoryтэй. Тэгээ тэрнийг айгүй тийм богино хугацаанд их мэдээллээр ингэж судалж шалгалтуудад авдаг байсан. Гэтэ адил болоход нэг яг ингээд богино хугацаанд их мэдээллийг хүлээж авах чадвартай. Тэгээ тэрүүгээр л ер нь 6 жилиг давсан. Гэтэ яг одоо чинь манай ангийн Баска бол тэгээ 6 жилиг болоо өөр арга барилаар давсан. Тэгээд манай Баска илүү дэлгэрэнгүй яаж хичээл шалгалтанд бэлддэг болсон их баха. Миний хувьд болохоор ерөнхийдөө одоо нэгдүгээр курсээс эхлээд их сурах арга барилаа сайн олоогүй байжгаад хийх одоо явцтай ерөнхийдөө сурсан. Тэгээд яг ангаахад сураад хамгийн одоо зөв аргаар ингэж хийх юу надад яг миний хувьд гэх юм бол илүү одоо зурган дээр ерөөхдөө бол зурган дээр ингэж одоо illustration ашиглаж сурах нь илүү бүр ингээд хүний толгойд одоо нэг math ч юм уу тиймэрхүү одоо illustration ашиглаж чийлэх юм бол илүү дахинд тогтд юм байна гэдгийг ерөөхдөө бол олж мэдсэн миний хувьд зураг дээр л энэ талаар чинлогч өмнө нэг удаа нэг ярьж байсан шүү дээ. Хүн чинь нөгөө нэг юм дижитал биш нөгөө нэг юм юу л аналог одоо бидний тархины бүтэлч өөр юм аналог юм меморитэй тэгэнгүүт илүү юм бүтэц орон зайд одоо хандсан юмнуудыг бид нар илүү сайн тогтоодог гэж та ярьжсэн. Чинлогч энэ дээр илүү дэлгэрэнгүй мэрэгжлийн хүний үүднээс тайлбарлах байна. Яг мэрэгжлийн гэхээсээ илүү хүн орон зайн төсөөлөл гэдэг зүйлүүд бидний амьдралд ингээд нүдэ нэгээд харахад биднээс орон зайд амьдарч идэг. Такол бол хамгийн орон зайтай идэг. Систем биднээс өөрсдөө сайн анзаардаггүй л баг биднээс ингээд орон зайд зогсож байгаа. Тэгэхээр орон зайд төсөөлдөг эсүүд гэж биднээс юм байждаг. Тэр эсүүд яадаг вэ гэхээр memory буюу биднээс санах бод хамгийн гол үндсэн энэ юу үлдээж зурглалыг төсөөллийн зурглалыг үздэг учраас энэ төсөөллөөр биднээсийн орон зай, цаг хугацаа, behavior жолоодогдож явагддаг. Тийм учраас энэ memory гэсэн төсөлтэй орон зай төсөөлөл гэдэг бол нэг холбоотой зүйл болж байна. Ингээд манай монгол хүүхдүүдийг монгол хүүхдүүдийг ч гэдэг. Ер нь монгол хүмүүс айгүй IQ өндөртэй гэж ер нь бол хэдүүлээ үдэлдэж штэ. Би тэгээд энийг яг юутай холбоотой байж болох вэ гэдгийг чинлогчоос одоо энэ орон зайн баримжаал энэ одоо спешиал нейронтайгаар холбоотойгоор монголчуудын ийм өргөө хувьд нь одоо нутагт төрж өссөн маш олон 100 жилээрээ ингэж амьдэрсэн одоо ийм орон зайн баримжаа маш сайтай хүмүүс. Тэгэнгүүт энэ одоо орон зайн баримжааны одоо цөөр үндэс нь бидрийг одоогийн энэ IQ өндөртэй байх үндэс нь болсон болов уу гэж бид хамгаалж байгаа. Энэ хэр үнний автай болоо. Яг memory чинь тэр орон зай гэхээс илээд одоо ингээд хэр олон эсүүд чинь ингээ уялдаа холбоотой ажиллаж байгаас чинь илүү шалтгаална. Жишээ нь ингээд
одоо ингээд та нарт нэг зураг харуулах юм бол та нар өөртөө хамгийн тийм хүчтэй тийм мэдрэмж авч санагдсан эсвэл онцгой санагдсан тэр зүйлээ л чэйжлэн. Тэрний хажууд байгаа деталуудыг та нар зүгээр ингээд одоо чэйжлэхгүй тэрийг ингээд орхино гэсэн үг байхгүй юу? Suppress хийгээд. Тэгэхээр яг энэ чэйжлэх процесс чинь болохоор нөгөө нэг sensory буюу одоо та нарын харах, тэгээд тэр сонсох, мэдрэх одоо тэр нөгөө нэг тэр бүх зүйлүүдтэй чинь давхар сэтгэл хөдлөлтэй чинь холбоотойгоор ингээд нийлээд тэр бүх одоо ингээд memory чинь ингээ анхны шатандаа ингээ үүсч эхэлж байгаа гэсэн. Тэгээд тэр үүсдээ чинь дараа нь дахиад ингээ long term руу хүрэх юм бол тэр чинь нөгөө нэг тэр яг гол тэр хамгийн хүчтэй тэр бэхжсэн тэр зүйлийг чинь авч үлдээд тэр зүйлээсээ бусад тэр жижиг деталуудыг чинь болохоор санаж эхэлдэг. Тэгээ юм хоёр ангилтаагаар ингээ санаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр яг юу нь зөв л дөө. Тэгэхээр чи нөгөө монголчуудын одоо чиний над уялдаатай холбоотой юм чинь юу гэх юм нөгөө монголчууд чинь нөгөө газар нутгийн амирх ингэж харж чэйжлэхгүй бол болохгүй шүү дээ. Одоо нэг тал нутаг байна, тэгээ морины зүс таних байна ч гэдэг юм уу тий. Тав шумала таних ч юм уу. Газар одоо ингээ орон бүтцүүдийн бүгдийг ингээд детальтай тэрийг өөртөө юм онцгой болгож чэйжлээд дээ шүү дээ. Тэгэхээр анханасаа ерөөдөө магадгүй миний бодлоор л тэр нөгөө санах ойгоо сайжруулахын тулд тийм бэлтгэл болж өгдөг гэх юм уу. Чи ингээд 1000 малтай байх юм бол 1000 балаа нэг бүрчлэн ингээд зүсээр нь ялахын тулд чи тэр бүгдийг ингээд өөр өөрснөө оногцсон тэр онцгой тэр бүх шинжүүдийг мэддэг байх хэрэгтэй. Тэр бүгдийг нэг нэгээр нь чэжлээд явах юм бол эн чин яванда өөрөө ч мэдлгүйгээр нөгөө нэг юмыг ингээд амархан чэжлэх тэр аргыг суралцаад тэгэд магадгүй энэ ирээдүйд ашиг тусаа өгдөг гэсэн баха гэж би бол бодож байна. Тэгэхээр нөгөө одоо memory гэдэг юм уу, ой тогтолт нэг юм нөлөөлж байгаа одоо бусад хүчин зүйлд нь одоо тэр эсүүдээс гадна одоо тэр хүний өсөж төрсэн орчин, гэр бүл нь хаана амьдарч байгаа, тэр хэл соёл тэ одоо яс ажил гэдэг бүх юм ингээд амар хамаатай болж тарж байгаа хгүй. Одоо монголчууд гэл төрөнөөс хойш ярьж байгаа бидний онцлог гэхээр тэр чин зориг багшийн ярьсан зураглал гэдэг зүйлийг ингээд чөлөөтэй орон зайд илүү их харж байгаа учраас бид нар одоо тэнд тайз байхгүй энд одоо энэ газар байгаа шүү тэдэн километр гэдэг тайз байгаагүй ш. Тэгэхээр чулуугийн ч юм уу илүү том орон зайгаар харах тийм чадвар нь арай илүү байх одоо бусад газартай харьцуулахад. Тэгтэл одоо энэ дүрс бид нар ч гэсэндээ одоо баг дүрс үсгтэй орон гэж явдаг. Гэхдээ тэрийг эзэмшсэн хүн хэдий гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ одоо энэ хятад, Япон, Солонгос гэдэг шиг дүрс үсгтэй орнуудтай ижилхэн одоо ой тогтоолтыг одоо чадамжтай ой тогтоолт нэрээ ойролцоо одоо зураглал гаргаж ирдэг гэж одоо тэр ангилалд багтаад байгаа юм шиг байгаа юм л та ингээ юмнуудыг уншаад хараад тахад тэгэхээр бусад тэр одоо кирилл латин үсэг хэлж байгаа орнуудыг бодвол дүрс үсэг ашиглаж байгаа юм соёлтой заншилтай орнуудын ой тогтоолт нь одоо илүү их хөгжсөн байгаад байна гэж судалгаануудаас гарсан л юм байлээ. Тэгэхээр манайх энэ юм холимог шинж чанартай. Тэгээ дээрээс нь тэр орон зай хувьд бол юм яг ингээд айгүй их одоо жишээ нэг морой яг энэ гэрээ буцаад олохын тулд огт явж үзээгүй газраараа явахдаа бол ингээд айгүй баримжааллыг яг нэг юм тогтсон юмар биш өөр юм төсөөллийн чанартай юмар авч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдээж генетикээрээ ч юм уу эсвэл өөрийнхөө сургууль хүмүүжүүлэх арга барилаар ч юм уу үр удамдаа ингээл үлдээгэл явсан баг. Гээйтсэн чах тэгээ зарим зүйл нь бас бид нарт ингээл шингэсэн байдаг байхал гэж бодож байна. За түрүүний туршлага яриа явж ирсний хамт бол миний хувьд бол ингэж сурдаг байсан санагдаж байна. Би ингээд амар жишээ тест шалгалттай урдан юм цэжлэмээр үе биш үү те. Тэр үедээ бол ингээд орчноос чимээтэй байна уу, чимээгүй байна уу гэд хамаагүй ингээд тасраад ингээд хурдан ой тогтоолт маань тэр орчноос байгаа орчноос тасраад маш хурдан ой санамж маань ажиллаад тэргээ эргээ санах боломжтой хурдан хугацаанд ийм илүү бүтээлч юм хиймээр эсээ бичих юм уу илүү их бодох те дотор нь маш олон судалгааны чанартай эсвэл философийн чанартай юмнууд бичих заа ч юм уу тийм юмд бол илүү тайван газар удаан хугацаагаар ажиллах юм уу тэгжиж тэр одоо
тогтоол манай тухайн сэдв дээр илүү төвлөрж байгаа юм шиг санагдаж байна. Та хэдийн ярьснаас бодоод ямар билээ гэж бодлоо л та. Ер нь Шинзо агш, Эндэр агч хоёр юу яаж хэлээ. Ер нь жоохон нас өндөр хүмүүс ихэг ер нь яаж арга барилтай юмсыг чэжлэглээ жоохон сонирхож сонсомоор байна л да. Ер нь бол одоо яг хэдүүл ингээ ярьсан ой санамжийн хүрээнд бол бид нэр associative memory яриад байна тий. Одоо ингэж холбож ажилладаг. Тэр нь бол яг суур одоо neuroscience-ийн хүрээнд харахад бол яг тархины хідэн бүлэг одоо хэсгүүд нь хоорондоо холбогдож байгаагаас шалтгаалж олон хэсгүүд холбогдох болгондоо тэр memory илүү ингээд биднэрт үлддэг тий. Эмоцийн хэсэгтэй холбоотой. Минийх болохоор тэрнээс арай өөр. Би нэг айгүй recall хэрэгтэй байдаг. Нэг юм олон давтах хэрэгтэй байдаг. 2-оос 3 удаа давтсан бол ер нь бол би тэрийг мартахгүй. Тэгээд одоо ч гэсэн ингээд би найзуудынхаа төрсөн өдөр ерөөсөө мартахгүй байхгүй. Яг нэг тийм том ошиг тийм юм амар ч ажилладаг нөгөө. Тэгээд хэн дахин хийсээр агаад нөгөө яг тийм recall тэр нь болохоор одоо яг ингээд бас л суур neuroscience-аар айвал нэг замаар ингээд наашаа цаашаа байн яваад байгаа болохоор тэр зам нь амар тодорчтой. Тэгэж би ч ажилладаг яг зурж мурж ажилладаг биш. Тэгэхээр ингээд memory өөрөө ингээд long term руу ороход заавал associative байх албагүй. Гэхдээ мэдээж associative одоо жишээ нь нэг охин дурлаа л та. Тэр охины үнэртэй ус амар гоё байлаа гэхэд дараа нь тэр үнэртэй усын үнэртэй л шууд тэр охины царай чиний урд ингээд харагдах жишээ нь тий. Энэ бол associative memory. Тэгэхээр хэдүүлээс яг team memory-ны талаар ярьсан. Зөвхөн тэрнээс гад өөр байдлаар бас ингээд memory хөгжүүлэх боломжтой. Миний хувьд бол яг тэр recall memory баян нэг юм давтах байдаг. Цэнзэг шүү. Миний хувьд яг цэжлэхийн тулд тэгээд тухайн цэжлэж байгаа гэж яаж байгаа зүйл боддог. Өөрийнхөө толгойд юм юу хийж байгаа те тухайн сэдвийн хувьд бодоод тэгээд тэр бодсныхаа дараа тухайн зүйлээ ингээд яг цэжлэж байгаа зүйлээ нэгээр нь уншаад үзчихээр миний бодсолжсэн тэр хэрэг матч хийж ингээд ялгаануудыг нь ижлээд шалгаад тэг цэждэг. Тэр ихний ээлжинд одоо тийм төсөл өгдөө гэбэр маань боддог тэгэхээр нийцж байгааг ингэж шалгах замаар бодсон бодос нэгсаа хурдан зэжлэх юм болов гэж бодсон. Уянга яаж хэлдэг вэ? Миний хувьд болохоор би яг 10 жилийн сурагч хийж байхдаа ингээд амар хүм цэжилдэг. Тэр дундаа ингээд шүлэг мүлэг ч юм уу тийм найрал амар цэжилдэг сахгүй. Тэгээ тэр нь болохоор нэгт ингээд утгатай зүйл учраас ингээд хооронд нь ингээд үйл явдлын төсөөлөд цэжилчдэг. Тэгээ бас нэг юм ингээд янз бүрийн том юм ч юм уу мөг цэжлэхдээ ингээд жижигхэн цаасан дээр бичиж агаад ингээд харж явж агаад унтахтаа ингээд дэрэн дорыг онцдог сахгүй. Тэгэхээр ингээд миний толгойроо орно гэж би амар итгэдэг. Тэгээд дэрэн дороо хийж унтчаад өглөө басаа дахиад хардаг. Тэгэхээр бүр хизээч мартагддаггүй. Одоо хүртэл тэр шүлэг мүлгүүд надаас мартагдаагүй. Тэгэхээр тэрнийх амар дэрэн дороо хийгээд нэг мухар шиг цэжлэгдээд байгаа биш. Зүгээр л нөгөө дахин давтсны үр дүнд цэжлэж байгаа гэдэг ингээд сүулт нь ойлгож гэх юм уу тэгж байгаа. Тэгэхээр миний хувьд ингээд давтамжтайгаар дахин нэг мэдээллийг сэргээх сэргээгээд явах байдлаар цэжилдэг. Харин оюутан болоод болохоор яг нөгөө short time memory-го илүү хөгжүүлсэн гэхгүй. Тест-мэсний үеэр тэгээд бусад үед болохоор нөгөө ангийнхантайгаа амар ярьдаг гэсэн. Манай ангийн нэг амар онцордог хүмүүс байхгүй. Тэгээ тэр охин угаасаа ингээ уншичаараа ингээ биднэрт яриад өгчдөг. Тэгэл тэр охины ярьсан юмнаас нь ойлгоод асуух юм асуугаал тэгэл ер нь бол гайгүй болчдөг гэсэн. Нэг амар тийм мэдрэхүүнүүдээ баскеттэй гэж хэлдэг шүү дээ. Програмчдыг багтаж байна. Баска нэг narrative гэдэг бид л short term memory-тай гэс баскагаас нэг цовч нөгөө нэг юм юу аваад бүлгийн дүгнэлт авч байгаа юм шиг аваад тэрнгүүтээ тэрнийгээ буцаагаал багшлалгаа ингээл гоё дэлгэрүүлэл уралдсан. Яа тийм амны фигур бас айгүй нөлөөлтгөө юм л тоо. Чи ингээд юмыг мэдээж голын мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ гол нь тэрнийгээ хийвснээр задалж явж байгаа гэж айгүй тийм чухал чадвар. Ийм ч болоод ч энэ чадвар айгүй чухал юм байлээ. Тэгээ бас нэг түрүүний юм хэлж байгаа мат. Би өглөөгөө юмыг амар сайн тогтоодог. Ингээд өглөө сонссон дуу муугаа би бүтэн өдөржингөө амандаа хэлчихдэг байсан. Юусэн ингээд нэг юм шүн ингээд сайн унтаад босоод ирэх юм бол ингээд өглөө тархилуугаа юу ч хийсэн миний тархи тэр мэдээллийг маш хурдан бичиж аваад ерөөсөө тэрнийгээ ингээд бүтэн өдрийн турш ингээд огт магтдаг. Яг
Дараа өдөр нь сэргээхгүй бол ингээ бага бага батдагдаад эхэлдэг юм биш. Сүүлд нь яг тийм юм ажиж ирсэн. Тэгэхээр яг нөгөө нэг шин сэргийг ингээ тавьтаа амраад сэргснийхаа дараа бол одоо нөгөө нэг short term одоо memory хүчин чадал бол 100% full байдаг миний бол. Түрүүн Баска юу хүчээсэн бэ нэрээ? Би болохоор нөгөө нэг одоо бас нөгөө нэг motor memory гэдэг байна шүү дээ. Хөдөлгөөнтэй холбоотой санамж. Тэгээ тэн дээр нэг жишээ гэх юм бол одоо би ингээ 12 дугаар ангидаа ийм нэхмэл ингээ ойж исэн байхгүй. Тэгээ тэрийг ингээ шууд 10 жилээ төгсөөл орхиол тэгэл 6 жил сурж байгаа л энэ 100 эргээд ингээд ойсон чинь ингээд жоохон бодож байгаа за яаж ойдөг вүлээ гэд ингээ ойсон чинь яг ингээд чадчихсэн. Тэгэхээр яг нөгөө нэг 1000 сонсохоор нэг үзгээд гэдэг чинь тэгээ practice чухал гээл. Тэгэхээр тийм шиг ингээ гараараа хийдэг ч юм уу өөрөө хийж үзсэн тийм хөдөлгөөнтэй холбоотой зүйл бас маш сайн тогтсон юм шиг санагдсан. Motor memory. Ингээл хүмүүс ингээд өөрсдийнхөө туршлагаас яг ингээд туршлага дээрээ үндэслээд яг арга барил олж штэ. Тэгэхээр одоо бид нас дөнгөж сургуульд орж байгаа ч юм уу эсвэл нялх балчир насандаа байгаа хүүхдүүдийг ингээл цахдаг штэ тий. Одоо хамгийн амар ихний цээжлэлтийн зүйл бол нэг хүрд цээжлэх гэх тийм хүн болгонд тулгараад тэгэл тэрийг амар механикаар цээжлүүлсэн зарим нь яг ингээл төсөөлөлттэй ингээл холбоол ингээл тэгэхээр яг энийг яг нэг тийм хөгжиж байгаа бүр бага наснд нь бид нэр одоо тэр пластик тэр холбоосын илүү хөгжүүлээд яг ийм муухар аргаар үзэх нь сайн болов уу байнгын далт гэдэг нь сайн болов уу та хэд одоо мэрэгжлийн эсвэл сонирхлын төвшөнд юу гэж бодож байна? Энийг хүүхдтэй хүн хамгийн сайн мэддэг байна. Гарын хүүхдтэй асуу гэж бод. Би гэхдээ энэ дээр зүгээр өөрөө бодлоо хэлээ. Яг энэ тухайн яг сонирхож уншиж байгаагүй маань үндэ. Ер нь гэхдээ бид нар ингээд юм ингэж муухаар хүчиндээ ч ингэж хийхээс илүү сонирхолтой болгож ихээр илүү хүлээж авдаг. Тэгээд энэ одоо сүүлийн үеийн бас сургалтын нэг 10 байр сүүлийн үе хийжтэй давны давнаас сүүлийн үе болсон. Тэр 10 байр чинь болохоор тоглоомын хэлбэр рүү оруулдаг тий. Илүү юм сонирхлын татаж тэрийг яаж юм тоглоом шиг болгох сонирхлын татаж гэдэг энэ хүн байдлаар байвал ялангуяа хүүхдийн нейропластицити бол бидний хажууд бол янзын байгаа шүү дээ. Тэгэхээр илүү юм тоглоом маягаар явуул илүү хурдан хүлээж авах. Гал нь яаж тоглоом болохыг мэдэхгүй. Гэтэ тэрийг хийсэн юм тийм юм байгаа. Ингээл бүгдээрээ даваад гарсан тий тэр бүрдийг. Гэтэ ямар аргаар давж гарсан ингээд хүн болгонд янз бүр байгаа шүү дээ. Янз бүрээр заримд нь гэтэ тэрийгээ бараг санахч байгаа тий. Яг тийм болоо. Гэтэ яг нөгөө бидний ихэнхийнхэн сургалтын системд одоо манай Монгол улсад байсан системд бид нар одоо бүгд хүрд мэддэг штеп. Ер нь автоматар ингээл угаасаа зөвхөн тэгэхэд одоо зарим орны сургалтын системд хүрдийг цээжлэх шаардлагагүй. Тэр чинь ингээ бэлэн байждаг юм бэлэн хардаг гэл. Тэгээ энэ хоёрын хооронд гэп гэдэг юм уу? Тийм зөрөө юм алдагдал ч гэдэг юм уу? Дундаас нь гарч байгаа юм юу болоо? Цээжлэх зөв гэж бодож байна уу? Цээжлэхгүй юм дээр гэж бодож байна уу? Гэхдээ үржүүлэх хүрд болол бас нэг юм зүгээр одоо Менделеевийн тейбл биш шүү дээ. Бас чэйжч зүгээр. Гэхдээ миний хувьд хартаа тэр чинь бас айгүй тоглоом шиг санагдсан. Би ихч таахгүй юу энэ. Тэгээ манайч надаас нэг 2 3 насаар л ихч. Тэгээд ихч ингээл тэр мөрийг сураал ихч айгүй сайн хийхээр ээж аав тэрийг магтаал тий. Би магтуулах гэсэн. Тэгээд ихч таа барьтаа би 4 настайдаа уншиж бичиж сурсан. Тэгээ нөгөө гол нь үе хичээсэл агуулах гэдэг байна шүү дээ. Тэгээ бүр манай ээж нөгөө ишиг чийгч нь болчих юм уу гэдэг байлаа шүү дээ. Нэг юм ой тогтоолттой холбоотой багын дурсамж нь аимшигтай баг. Аимшигтай дурсамж. Зарим хүний хувьд одоо шартай, мартай би юусе амархан сурцсан. Заваагүй гэдэг. Тэгэхээр зовсон шүү дээ. Мэдээ зовсон. Гэхдээ зовсноо санахгүй ч одоо. Окей. Тэр үеийн зовлон чинь тэгээд одоо харагдах байл үү дээ. Одоогийн зовлон. Хүн болгол нэг мемэ дээр үзэл бидэд шүү. Миний нөгөө тагтээ байгаа дээр хүндий гэсэн сэдв нь хүүхдүүдийг заваасан дээр юм уу? Завахгүй зүгээр байжлаагээ гэсэн дээр юм уу л гэж аахгүй. Тэгээд лабны хүүхдүүдийг шахахгүй бол ингээд сонирхолтой шал өөр юм дээр яваад байна.
Оо яг сайн уу үлэмжээ бас тагаас авдаг байсан гэсэн шүү дээ. Би тэрэн дээр бодчихсан ах нь. Хувь хүний зам төлөв бас амар чухал байгаа. Одоо шинэ үлэмжээ болохоор өөрөө амар юм хөдөлгөөнтэй сэргэлэн болохоор энэ short term memory бас айгүй хурдан хөгждөг, амар хурдан тэрийг catch up хийдэг, тэрийг айгүй хурдан процессинг хийгээд тэрийг гаргадаг байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим хүмүүс болохоор яг тийм хурдан тэгж реакцлж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг тэр хүүхдийг зарим нь шахах хэвээр, зарим нь тех хэвээр гэдэг дээр бас хувинаасаа болох болоо. Гэтэ хүүхдгүй болохоор яг наадхан дээр чинь Ер нь бол бас уншиж байгаагүй. хүүхдээ ер нь айгүй сайн мэдчихэж л аргаа явах юм шүү. Тэгвэл тэгээд амар юм одоо юу гэдэг удаан уншиж удаан дойж удаан магтдаг хүн байх чинь ингээд хурдан гэж шахаад явах нь боруулах л та. Ер нь айгүй хэцүү юм билээ шүү дээ. Би бол нэг дүүхэн хичээлийг хийх гэж бараг 4-5 цаг суугаад тэгэл шантраад энэ хүүхдийн хичээлийг өөртөө л зааж өгөөл гэж шантарсан шүү дээ. Ер нь бол ганц тоо бодуулаа монгол хэлийг хэлэх гэж бөөн юм болцсон чинь тэгээ бараг дунд нь бараг 4-5 удаа уйллуу яа. Хажууд нь бараг би өөрөө дагаж уйлах гэдэг юм шиг чи яагаас орохгүй байгаа юм гэл. Нэг тийм видео өгдөг гэсэн нөө багшин дүүдийг энэ чи ингээд уйлаад байдаг. Сонин мөртөөс аваад. Тэгсэн хүн нэраа хүүхэд одоо та нар за хүүхдгүй маш олон хүн байгаа юм биш үү? Би өөрөө хоёр тэгээд ингээл нэраа ч юм уу бага насны хүүхэд бол ингээл харааны ойн ихлээл гэр бүлийнхнийгаа одоо таньдаг болдог ч юм уу те. Ингээл жижигэр явангууд нь тэр болгонд нь ингээд мэдээж шахаад авахгүй шүү дээ. Хөртөл ингээл явж ийснаа. Гэт 6 настай ч бас л балчирна. 6 наснаас эхлээд сургуульд орох цагаас нь эхлээд айгүй хариуцлагыг ингээд өөрлөж байгаа байхгүй. За тэр нэг 13 4-тэй бол өөр хэрэг. 6 нас миний хувьд арай бага гэж бодоод байгаа. Тэгэхээр бензок шин дээр ямар саналтай. Миний хувьд санал явах уу зөвөр тавстай нэгээд одоо би анх удаа амьдч үзэж байна гэдэг шиг хүүхдүүдийн хувьд ч тийм л байлаа. Тэгээ хоёр хүүхд маань бол хоёулаа одоо ч гэсэн хичээл хийхгүй байх гэдэг тэрүүлийн бас яда асуудлууд биднээс амьдрал байж байна. Тэгээд ер нь хүүхдүүд ер нь өөр өөрсдөө онцлогтой гэж боддог л да. Тэр бид зөндөө олон төрлийн меморинууд баярлаа. Тэр энэ меморинууд тусдаа хүүхд болгоноос аль нэг нь илүү давмгаа байт юм шиг санагдав. Тэгээд тэр аль нь илүү давмгаа байгаас одоо хүүхдүүд тэрийгээ илүү хөгжүүлээд ирдэг бол. Тэгээд цээжлэх юу чадвартай хүүхдүүд бол мэдээ цээжлээд ингээд тэрийгээ илүү давмгаадад аваад юм. Нөгөөх нь яг ингээд ингээд яадаг хүүхдүүд нь тэр өөрсдөө даваа талыг хөгжүүлэл аваад явах. Тэгээд айд баг бол айд олон юмыг ордог гэдэг зүгээр юм байна. Арга тактикээр бас нь бол тэгээд яг хүүхдүүдээс нөө баг багтаа хөгж болохоор тэр меморинууд дахиад тэр мэдрэмжүүдийг олон зүйлээс ингээд хөндлөж байна. Нэг айлын хоёр хүүхдүүд ч гэсэн хоорондоо өөр одоо юм тайп Хэсэг өөр гэдэг. Тийм. Ястаа өөр шүү дээ. Амтай. Хоёр аав эзэн ижлэн биш юм шиг л байгаа юм чинь. Тэгэхээр энэ бас юутай холбоотой вэ? Одоо жишээ нь ингээд нэг л одоо орчинд өрсөж байгаа. Одоо нэг л одоо Яг нэг орчин гэж хэлэх чинь хэцүү шүү. Тэгэхээр чам. Яг ингээд би ингээд дүүгээ зааж байхдаа бол анзаарсан байхгүй юу. Одоо ингээд баг насны хүүхдүүд яг яаж өссөн, яаж одоо тэр орчин нь одоо юу гэдэг цэцэрлэгийн багш, баг сургуулийн багш ч юм уу тий. Ингээд нэгдүгээр ангийн хичээлийг ингээд зааж өгөхээр би ингээд яг юу зааж өгөх ойлгохгүй байгаа байхгүй юу. Яагаад вэ гингөө тэр материалын харангууд ямар ч асуулт ч юм уу ингэж хий, тэгж хий гэдэг юм байхгүй. Тэгээ би бүр ингээд шоконд орохгүй. Би яаж хийх юм мэдэхгүй. Тэнгүүд манай дүн дээр болохоор ингээд өөртөө ингээд хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд баг насны хүүхдүүд бүгд ингээд яаж сурдаг гэхээр дандаа ингээд даган дуурайх. Тэгээд юмыг ингээд илүү автоматжуулаад энийг ингэж л хийн, тэгж л хийн гэдэг байлаа ингээд сурдаг байгаа болохоор одоо ингээд юу гэх юм. Тэрийг аль хэдийн багш нь заагаад өгсөн ингэж хийгээрэй гэл тэгээд дагаа хийгээ сурцсан. Тэгэхээр тэр юмыг харлаа, тэр юмыг саналаа шууд тэгж хийх хэрэгтэй байна гэж хийчихдэг. Тэрэнд дэх тийм асуулт ч хэрэггүй. Тэгээд тэрийг ингэж хийгээрэй гэсэн юм байхгүй байгаа байхгүй юу. Надад бол тэр нь айгуу сайн санагдсан. нөгөө баригдмал хэлхийдээ болгож байгаа юм биш үү?
Тэр тийм утгатай биш. Тэр арай өөр. Энэ автоматжуулалт гэдээ ярьсан шүү дээ. Амраа. Аха. Тэгэхээр автоматжуулалтыг ингээд яг бид нар нөгөө процессор нь өөрсдөө ингээд ойлгонгод дадалтай аяга ойролцоо сонсогдож шүү дээ. Аха. Тэгээд тэр хоёр чинь гэхдээ яг ижилхэн юм уу гэхээр надад л үгүй юм шиг санагдаж байна. Яг memory дээр арай нөгөө одоо тийм memory таа холбоод ярингууд одоо short longest гадна working memory гэж байгаа шүү дээ. Тэр нь яг миний ойлгоод байгаагаар бол дадал юм шиг байгаа байхгүй. Юу вэ гэхээр working memory гэдэг нь болж байгаа ситуац дээр үндэслээд long term-аас татаж гаргаад тэр мэдээлэлээ тэгингээ өөр одоо тэрнтэй холбоотой sensory юунуудтай холбож өгөөж яг одоогийн нөхцөл байдал тэр memory-гоос гаргаж авч тэр нөхцөл байдлыг шийдвэрлэх тэр арга барилгаа working memory гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр болохоор надад одоо яг тэр дадал гэдэг байгаа юм нь working memory юм байна. Одоо жишээ нь ингээд өглөө босоод чи ингээд кофе аягалж угаалаа заяа. Кофего бэлдэж уудаг. Тэгэхээр чи ингээд жил тэгээд бэлдээд уучаар автоматиклээ босоод очиод кофего бэлдэн штэ. Тэгэхээр тэр ингээд дадал болчихж байгаа. Тэр надад яг working memory санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг memory талаас тэр юм болов. Кофего бэлдэн штэ эндра. Тэрэнд чинь айгүй сахилах баттай ах хэрэгтэй хаа. Би одоо жишээ нь тэр мэдээж кофе бэлдэх чинь автоматгүй штэ бүрэн яг ингээл өөрөө мотивацтай ч юм уу бас нэг амар олон хүчин зүйлээс нөлөөлж өдөр болгон кофе айгүй сахилах баттай байж бэлдэн штэ. Яг ингээд дадалтай байж тэнгууд жолоо барих гэдэг чинь шууд автоматч байгаа штэ. Тэр бол ингээл нэг залхуурхаас нэг юу ахгүй юм ситуац тохиолдох юм болгон барина штэ. Тэгээд нэгсэндээ рефлекс шиг юм бол ер нь бол дадал гэдэг байгаа нь яг чиний одоо машин барих гэдэг чинь эхлээ кофе байж байгаад машин барихтай адилхан. Чи тэр дадлыг үүсгэхийн тулд эхлээд өөрийгөө ингээд дисциплина үүсгээ, сахилга бат үүсгээд ингээд тэрийг өдөр болгон хийн штэ. Хэсэг хугацааны дараа тэр чинь угаасаа хийдэг зүйл болоо тэрийг хийх ингээд автомат болоод эхэлж байгаа байхгүй юу? Тийм биш гэж юу? Би бол яг тийм байх болов гэж бодож байна. Кофе яг кофе надад жишээ нь өглөө босоод кофе чанах уу, машин барих уу гэвэл би кофе чанаа шүү дээ. Би мууж болоо чи машин барихгүй шүү дээ. Харин тийм кофе бол би ингээд бодох гээд байгаа байхгүй яг чам чадаад ингээд бүх юм процедур ингээд хийчихсэн. Талхан хөрөл ингээд жоох ядаргаатай санагдаад ингээд хооч суух гээд сахилга бат хэрэгтэй байхгүй тийм юм. Тэнгүүд яг өглөө басангууд намайг машин тарьсан бодоод шууд ингээд барай явж. Гэхдээ чиний хувьд машин барих, миний хувьд кофе чанах хоёр адилхан зүйл байна. Зүгээр чип тоо нөгөө нэг тэний асуусан өнцг нь болохоор нөгөө зарим юмыг автоматжуулахын тулд бас шууд автомат хугацаа хэрэгтэй. Бас хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс өөрөөс нь тэгэхээр тийм болохоор бас нөгөө бид хэдийн сонирх ойчин prefrontal cortex руу очиж байгаа хэрэг та тий. Тэгэхээр тэр уусаа тэрийг хийх гэдэг сонголтоо гаргах тий. Тийм сурах арга барил дээр одоо жишээ нь их цаг зарцуулах хэрэггүй ерөөсөө л нэг өдөр бүрэл тий тэдэн минут гээл ингээ яриад идэг шүү дээ тий. Өдөр бүрэл нэг 100 минут байх хэрэгтэй. Тэрийг яг ингээд хэрэгжүүлдэг хүн тань хэр олон. Наадхан дээр чинь болохоор шүү дээ. Яг нөө одоо тархиныхаа яг тэр одоо суур юунаасаа үзэхэд допамин гэдэг юм ороод ирж байгаа байхгүй юу? Тэрийг хийх гоол байх хэрэгтэй. Гоол гарахын тулд допамин байх хэрэгтэй тий. Тэгээд тэр допамин ч өөрөө дотроо явж байгаа зам нь угаасаа бас prefrontal cortex одоо энэ ч байгаа юм даа очиод тэр нь яг тэрийг хийх хүслийг төрүүлээд дараа нь reward өгөхтэй гэдэг. Хөдлөх хүслийг гаргаад тийм. Тэгэхээр энэ допамины тухай бидгээд дараагийнхаа подкастад угаасаа ярина. Тэгэхээр яг тэр хүсэл нь байж ээж тэрийг хийдэг тэрнээсээ үнслэж тэр habit үүсдэг. Тэ? Тэгэхээр энэ нь болохоор нэг арай жоох өөр. Угаасаа бидний тарих бол гайхамшигтай. Тэгээд бүх юмсууд нь хоорондоо холбоотой. Ой санамж ч гэсэн бүх салбаруудтай холбоотой. Тэгэхээр угаасаа дараа чихаа салбар бүгднийг яг нэг подкаст нь хийдэл авч чадахгүй юм чи дараа чихаа хэсэг дээр хөдөлгөө тэрийг ингээд хуваад ярина. Гэхдээ яг одоо энэ habit үүсгэх гэдэг зүйл бол допамин гэдэг юм одоо угаасаа бас айгүй их яригдсан болсон шүү дээ. Айгүй чухал байдаг. Тэгээд энэ тухай угаасаа бид нэр ярина. Өөр хүсэлгүй habit үүсч болох юм. Хүсэлгүй хаймаар мотивашнгүй юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ чинь одоо ингээд юутэй
Ингээ заримдаа нөгөө ингээ хүүхдүүд чинь шүдээ угаах дурггүй. Одоо ингээ шүдээ угаах дурггүй гэж болно шүү дээ хүн. Гэтэ тэр чинь ингээ зайлшгүй өглөө босооч юм ингээ хабит болсон байгаа шүү дээ. Тэр ингээд хүн дээр одоо жишээлбэл энэ акчийн хувьд одоо ингээд кофе чанах нь жишээлбэл хабит байх юм бол энэ акчийн хувьд машин байх нь хабит байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа ингээд memory үүсэх гэдэг чинь өөрөө одоо тархины одоо олон бүтцүүдийн одоо хоорондох эсвүүдэл ингэж холбогдож одоо илүү ингээд тогтсож байгаа шүү дээ. Тэгэхээр үйлдэл болгонд одоо өөр эсвүүд холбогдож зам үүсэж байгаа учраас тэр эсвүүдийн холбоог одоо батжуулахын тулд мэдээж өөр үйлдэлүүд одоо одоо хитэн ч удаа одоо зарим нь магадгүй 3 удаа хийгээд хабит болж байхад тэгээ зарим нь одоо 10 20 удаа ч гэдэг юм. Тэр нь бол илүү тийм үү эсүүдийнх нь одоо байрлал болон холбоо хамаарлалтаас илүү хамаарх юм байна. Ерөөдөө Яг тийм. яг Одоо жишээ нь гэж байгаа Эсүүдийн за бүгд Аман халаа. за амраа яваарай. та яа. Алан сэдв бол. Тэгээ ер нь бол яг ингээд меморигаа уулна ингээд тайлбарлая гэхээр одоо тэгээд яг ингээд цааш нэгэ холбох юм бол үгүй тэгээд learning буюу одоо нэг суралцах гэдэг зүйл яг ялч ингээд орж ирэх гээл л да. Тэгээд яг ингээд ерөөхдөө бол хүн болгон одоо ингээд short term, long term гэхээр угаасаа ингээд ойлгож байгаа шүү дээ. Богино хугацааны одоо ингээд богино хугацааны гэхээр чи одоо нэг хүний дугаарыг чийжлэх ч юм уу тий. Гэхдээ тэрийг яг маргааш нь чи эргээд санаж гинүү гэдэг чинь одоо ингээд long term болчихж байгаа шүү дээ. Тэгвэл одоо богино хугацааны memory-го яаж одоо long term болгох вэ? Тэр талаар. Тэгэл нойр аюул чухал шүү дээ. Чи нойрны талаар бас аюул гоё хийж чаддаг шүү. тэгээ яг одоо тэр нэг нейроны ансамбл гэх тэр үс Юу бол сайн өсөвчлээ. Гэтэ яг тэрнээс өмнө нөгөө нэг одоо чинь кофений жишээг ярьсан шүү дээ. Кофен дээр бол одоо жишээ нь кафеин чинь өөрөө одоо дофамин ялгаруулдаг бодисуудын өөрөө нэг. Тэгэнгүүт эн чинь нөгөө нэг юм хүн тэрнийг заавалных юм дисциплин хэрэггүйгээр тэрнийг өдөр тутамдаа хийгээд ланшаад байгаа. Тэгэнгүүт одоо чинь дофамин ялгаруулдаггүй бодис одоо дофамин ялгаруулдаггүй бодистой ялгаруулдаггүй одоо үйлчлэл хийгээд тийм тэрнийг одоо жишээ нь дисциплинээр заавал шийдэх ёстой юм шиг санагдаж байгаа байхгүй надад. Ингээд заавал ийм нэг Q буюу одоо нэг шалтгаан юу гаргаад сэжүү гаргаад тэрнийг ингээд татаж хийлсээр хагаад одоо ийм working memory-тэй болох. Тэгэхээр нөгөө нэг хэмдэн дофаминтэй юу дофамингүй юу гэдгээсээ шалтгаалаад хоёр өөр арга зам төр техник одоо өөртөө суулгаж байна. Тэгээ нөгөө нэг одоо хэв хурдан хугацаанд суух нь вэ гэдэг нь яг хэв зэрэг фокус өгж байгаа вэ гэдгээс амар шалтгаалж байгаа. Одоо жишээ нь би нөгөө нэг түрүүн өөрийнхөө юуг ярьсан шүү дээ. Ингээд шалгалтын өмнөх л амар юм хайпер фокус өгдөг гэдэг. Би тэрнээс өмнө ингээд өөртөө фокус өгөхгүй хичээлээ бэлдэх гэж бүтэн 7 хоногийн өмнөөс эхлээд ингээд хичээлээ бэлдэнгээ суудаг байхгүй. Тэгээ яг чи миний анхаарал яг бүтэн 7 хоногийн турш хэлээс тэгж төвлөрдгөө л аяа. Яг шалгалтын өмнөх арай ч юм уу шалгалтын өглөө ч юм уу те бүр яг ингээд хамаг адреналин те хамаг энэ сенсор бүгд ингээд 100% full тулцсан ажиллаад яг hyper focus өгж байгаа л нэг юмыг сонсно. Тэрнийгээ би шууд тэр доорныг яг тогтоодог, яг ойлгодог. Яг ингээд тэр доорныг фокус өгдөг. Илүү одоо emotional memory болчихж байгаа байхгүй юу? Илүү нөгөө чамд ингээд аалаад нэг осондоо ирэхэд чи багш нараас айж байгаа тий. Муудун ахаас айж байгаа, шалгалтандаа унахаас айж байгаа. Тэр чинь илүү бас ингээд бусад татны сэтгэсэл гэж. Юусаа яг ингээд нэг юм яг юм нөгөө нэг бидний нөгөө нэг байгалийн давсан тохиолдолд ч яг ингээд амт туссан үед ингээд бидний адреналин дээр ялгаад ингээд full потенциалаар ажиллах хүчтэй одоо булчингийн хүччсэн яг тэр үедээ гардаг шиг яг техникийнхаа хүчийг би яг ингээд яг богинохоо хугацаанд яг тим юмнууд дээр гаргаж бол одоо байгалийн шалгаруулаар амгаахын шалгаруулаар бас гаргаж суусан. За энэ бол энэ нэг урт хугацаанд бол бас одоо жишээ нь бас тийм сайн үр дүнтэй бол байгаагүй. Тэрнийг давтаж ингэж урт хугацаанд ингэж суулгах шаардлагатай. Тэгэл гэвч ингээл нэг хит хоногийн дараа ингээд ямар ч нэг файл not found болж байгаа. тийм л ер нь өмнө ингээд цаашаа ер нь ерөөдөө нөгөө нэг еврого оруулах гэж бодож л та ерөөдөө сүүлийн хэсэг болоход яг жоохон хорангуй маягаар те яг яаж short memory үүсээ дараа нь long нь үүсээд байгаа юм бэ гэдэг талаар те тэгэхээр long үүсээд ингээ хадгалагдаж гин гэж үзэж штэ те тэр хадгалагдсан мэдээл ямар нэгэн байдлаар гинтээд устж олно тэгээд устгаж хийж олно сэргээгдэж олно тэр long memory өөрөө дахиад сэргээгдэж болно за тэгэхээр яг над хамгийн сонирхолтой байгаа зүйл харин тэрийг ярина заяа тэрийг цохос дуртан. Тэгээд юу надад ингээ амар сонирхолтой санагдаад яг 10 жилийнхний санааг
Одоо ингээд яг юу гэж ойлгож байгаа талаар нь ингээд ерөөхдөө жоохон сонсомоор байгаа байхгүй юу? Одоо ингээд short memory те ингээд богино хугацааны ой сарамж яаж үсээ тэр нь ингээд long run болдог талаар ер нь юу гэж бодож байна вэ? За цацрлаа марлаа. Одоо хоёрын санаа. Оноо өөрсдийн бодол уншсан зүйлс тэр талаараа ер нь зүгээр бодож байгаа төсөөл ч юм уу тэр зүйлээ болж хэлж болно шүү дээ. Нөгөө нэг memory байхгүй. Яг гоо миний Short удаас юм байхгүй. мэдээж энэ талаар яг дэлгэрэнгүй бас сайн мэдэхгүй ч гэсэндээ яг гоо тэрийг одоо no short memory memory тэ Short тэгээ long ингээд тэ тэр болохоор бид нэр дөнгөж хүлээж авсан мэдээлэл одоо дөнгөж бидний ой толгойн хэдхэн секунд л хадагдахтаар зөв мэдээлэл авч одоо жишээлбэл багш ингээд нэг юм хэлэхэд тийм байх гэж нэг сансаад авчдаг тэр мэдээлэл long term гэдэг нь болохоор одоо тэдний илүү recall буюу байнга ингээд санаж тавтаж байж тийм long term memory үүсдэг гэж би яг одоогийн ойлголтоор бол тийм байна. Барта микрофоноо нэгэрээ. гоё шүү тий. Одоо сонсогдож байна уу? Сонсогч. Одоо сонсож байна. Миний хувьд бол бас адилхан ер нь ингээд нэг юмыг уншаад бол цээжлэн гэж байхгүй. Тэрийг ингээд толгоон дотроо олон удаа ингээд сануулад энийг би цээжлэх ёстой шүү, энэ чухал шүү гэж өөртөө ингээд сануулж иж яг тэр миний long term memory-ийн авдсан болов уу гэж би ер нь бодсон. Тэгэхээр чи тэрийг амар өөртөө юм чухал гэж бодож ээж тий ордог байх нь шүү дээ тий. Давтаад авах биш бас өөртөө тэр зүйл амар чухал гэдэг яг тэр бас нэг юм Одоо feeling юм уу даа тий. Амар тэнийг юм бэ гэж бодож байгаа чэйжилчдэг дуу муу гэж. Тэрнийг юу гэж тайлбарлах вэ? Тэр чинь давталтахгүй. Гүү гэж юу? Үгүй одоо тэр чинь ингээд юу дууддаг вэ? Яг хит болоод яваад идэг дуунууд ямар тэний юм бэ гэсэн сүлдээ өөрөө сонсдог болчихдаг шүү дээ. Үгүй яг давтагдаагүй одоо чинь ингээд давтагдаагүй мөртлөө Чим catchy зүйлүүд шинэлэг юмсууд. Яг Яг сони юмсууд бас анхаарлыг чинь татчих байгаа. ерөөдөө ингээд анхаарлыг чинь татханд бол ингээд хоёр зүйл байгаа тийм шитрхээ тийм онцгой ч юм уу. Эсвэл хүн болгонд байдаг тэр дурсамжийг сэтрэх тийм зүйлүүд. Жишээ нь ингээд одоо ингээд сүүлийн үеийн энэ алдартай одоо дуунууд чинь болохоор юу гэдэг штэ нөгөө нэг тийм сампл нь угийн хүнд юм нэг юм тохиромжтой тийм амар таалагдах үст тийм сампл ашиг. Аян маян Аян. тий нэг юм. Тэр нэг ингээ хүмүүст айгүй их тийм ойр санагтаад байгаа болохоор ягаад ч юм дуртай дүрийг хамаагүй тэр ингээ дахин сонсомоор санагтаад байдаг гэдэг ч юм уу. Тийм хөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр чи short memory бол угийн анханасаа тэгэл одоо яг аль одоо мэдрэхүүгээрээ одоо оруулж ирж байгаа тэр мэдээлэл чинь одоо юутай холбогдож байгаас чинь шалтгаална гэсэн үг одоо сэтгэл хөдлөлтөй чинь юу тий. Эсвэл дан мэдрэхүү чинь юу. Хоёр олон ингээ мэдрэхүүнүүд чинь хоорондоо холбогдож байгаа шүү дээ одоо хүрэлцэх ч юм уу тий хөдөлгөөний одоо тэр мотор нейронууд чинь хөдөлгөхтэй ч холбоотой харж байгаа сонсож байгаа тэр бүх зүйлүүд чинь хоорондоо холбогдоод ерөөдөө ингээд short memory чинь бол үүсэж байгаа байхгүй юу? Үүсэж байна. нэг асуулт байна. Одоо ингээд одоо memory одоо лимит юм уу? Capacity-ийн яг юу гэж одоо тодорхойлдог гэх юм уу тайлбарлагддаг уу? Одоо ингээд хүний тархиг бол одоо хязгааргүй багтаамжтай яасан нэг юм хэдэн гигабайт хэдэн терабайтын багтаамжтай төлөвлөж болно гэсэн тийм одоо фактууд яваад байдаг. Гэтэ тэр нэг үний юм уу? Эсвэл ингээд хүний тархи одоо лимит нь одоо хэр байдаг вэ? Миний бодож байгаа бол одоо эн чинь тийм нэг одоо юу байгаа даа байхгүй юу? Наа чи нэг эсий чинь одоо нэг амьдрах чадвараас шалтгаалж байгаа юм. Мэдрэлээс бол тэр бол ингээ амар удаан хугацаанд ингээ байгаа ч гэсэн ингээ нөхөн төлөлт нь айгу удаан шинээр үүсэх процесс айгу удаан. Тэгээд тэр шинээр үүсэх процесс чинь одоо эсийн үхлэнээсээ бүр ингээд одоо юу гэх юм багасаад явчих юм бол одоо ингээд цаашдаа ингээ memory тогтоох хэцүү болж эхэлж байна л гэж үзнэ л гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээ capacity чинь одоо яг юугаар тодорхойлож байна гэвэл тэр их шин үсэд үүсээд ингээд хилээд одоо нэг аксанууд нь ингээ холбогдоод plasticity явж байгаа тэр чадвар чинь одоо тэр устж байгаа хэсээсээ хэр зэрэг их вэ гэдгээс л шалтгаална гэж бол би бодож. Та сонсноо нөгөө нэг тархины хэсээс нөгөө компьютер үйлдвэрлэж байгаа гэдэг нэг судалгаа шүү дээ. Тэр чинь чадлан бүр амар тий амар айгүй тий
айгүй өндөр ирнээсээ гол асуудал нь 9 айгүй хурдан өгчээд байгаа гэдэг. Тэгэхээр ер нь бол яг тархины эсийн яг тийм хүчин чадал бол нэлээд бахах л гэж бодож байна. За цэндээ агсаас How much? How much? My question is I how cannot much? tell. Надад тийм онцгой хариулт авах хамгийн ярианд memory-тэй холбоотойгоор одоо тэрхний би амраатай ерөөхдөө санал их юу байна? Нэг байна. Яг би одоо тийм хэмжээтэй, ийм хэмжээтэйгээр хүний одоо тэрхний мэдрэлсийн одоо лимитийн хооронд тодорхой хариулт өгч чадахгүй шүү дээ. Би өнөхөр энэ талаар бол хүн болгоно өөрөөсийн нэг машин судалсан сонссон талаасаа яг хүмүүсийн ойлголтод өөр байдаг шүү дээ. Энийг бол нээлттэй дээж олон дахин хүмүүс ингэж ярилцдаг сэдв байгаасаа гэж хэлсэн. Магадгүй энэ талаар ингээд илүү нарийнч судлаад Nobel шагналт авах хүн гарах юм билүү дээ гэхгүй. Харин тийм. Би саяны тэр аргоноидын судалгаа гаргаад ирлээ л дээ. Аха. Тэгсэн чинь 1 миллион таймсаас бага энерги хэрэглэдэг дижитал процессор гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ ерөнхийдөө бол яг одоогийн байгаа процессорудаас ингээд айгүй бага энерги зарцуулж байгаа юмээс илүү хүчин чадалтай. Тэгээ Switzerland-ийн судалгааны газар юм байна л да. 16 мини брэнс дээр үндэслсэн гэд. Гэтэ энэ харамсалтай нь 200 хоногоос илүү явахгүй байгаа гэсэн баха. Өгчээд байгаа гэсэн. Тэгээд энийг удаан байлгаж чадах юм бол ерөнхийдөө бол айгүй хүчин чадалтай компьютер гарч ирнэ гэсэн үг. Тэгээд Давид Порнал. Одоогийн нөгөө нэг quantum computer гэж яриад байгаа компьютер чинь ер нь бол нөгөө нэг электроныхын спин нь 8 одоо хэмжээс спин ч одоо эргэдэг. Тийм учраас нөгөө нэг энгийн компьютероос ер нь бол 8 дэх хүчин чадалтай гэж би ойлгосон. Тэгвэл одоо ингээд яг bioprocessor гэж хэлээд одоо энэ тархины нейроныг процессор чигээр ашигласан юм бол одоо энэ давуу тал нь юу байх бол одоо ингээд яг сул талд нь бол ингээд богино хугацаанд ингээд ажиллаад одоо ингээд үхээд ашигласнаас гараад байна тий. Гэхдээ давуу тал нь юу байж болохгүй. Бидний тархины одоо гол онцлогч одоо энэ эсүүдийн хоорондын connection одоо сайн байгаад л ер нь бидний тархи сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэний давуу тал нь нэг юу юм болоо? Илүү хурдтай бах болоо. Ер нь хурдын л хэвдүүлж өгнөх үү? Илүү тийм олон талаар бас байж болох юм шүү. Одоо ингээд тэр quantum computer, энгийн компьютер хоёрын гол ялгаа нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг одоо тэр процессорынх нь одоо ажиллаж байгаа механизм нь электронуудын хоорондын солилцооны дүнд үүсэж байгаа шүү дээ. Тэнгүүдээ тэр нь 8 одоо ийм одоо хэмжээс нь хаашаа ийм чиглэлт спин гэдэг. Спин гэдэг нь одоо электронны хооронд ингээд тэнхлийнхаа дагуу эргэдэг. Тэгэнгүүт quantum computer нь ингээд 8 чиглэлд одоо эргэдгээрээ илүү процесс хийх боломж нь нэмэгдэхээ гэж би ойлгосон. 3 хэд магадгүй. Тэгэнгүүт хүний тарих одоо жишээ нь эсийнхаа төвшөнд тэр нөгөө нэг одоо яг шууд одоо атомын төвшөнд нь ярихгүй шүү дээ. Молекулын төвшөнд эсийн төвшөнд ярьж байгаа учраас тэр эсэд маш олон тооны тийм боломжит одоо электроны солилцооны ийм төвшингүүд байх боломжтой. Тэгэхээр нөгөө нэг бид ингээ математикийн одоо тэдэн зэрэгт гэж ярьдаг шиг магадгүй нэг эсэд ойролцоогоор 16 ийм боломжтой одоо ийм хувилбар байлаа гэхэд одоогийн quantum computer-оос дахиад 2 дахин их хүчин чадалтай болох юм. Тиймэрхүү байдлаар хүчин чадал нь тодорхойлогдох болов уу гэж би таамаглаж. Тэгээ нөгөө нэг холбогдох connection-ийн зам нь ийм ургаж тий одоо ингээд ургалтаараа ингэж тодорхойлогдож байгаа болохоор ингээд бие биеийн лүгээ одоо орон талын бүтцийнхаа дагуу ингээд ургаад яваад татлаа connection-ууд дулам нэмэгдэх байх гэж би бас таамагласан. Надад бас энэ айгүй сонирхолтой санагдаж байна. Энэ аргоноид дээр үндэслсэн байгаа байхгүй энэ компьютер. Тэгэхэд өнгөрсөн жил би нэг хурал дээр аргоноидын биотикийн хэсэг дээр суусан чинь одоо энэ аргоноид ч одоо ер нь сүүлийн хэдэн жилд л айдгүй эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ. Тэгээд аргоноид consciousness mind байгаа юугүй юу гэдэг ярьжсэн байхгүй. Тэр аргоноид consciousness mind-тай байх юм бол энэ чинь асуудал ингээд амар том эдик асуудал болоод ичих байхгүй тий.
Тэгээд тэнгууд хэрвээ organoid consciousness mind-тай байх юм бол одоо энийг ингээ харахаар нейротрансмиттер допамин дээр үндэслэж ингэж нейронууд нь хоорондоо юмсуудаа одоо электронууд импульсээр дамжуулдаг гэж байгаа байхгүй энэ нөгөө living computer гэдэг энэ organoid-ээр суурсан компьютер. Тэгээд consciousness mind-тай байх юм бол одоо яа гэсэн үг вэ? Нөгөө нэг зомби момби чи болно гэсэн үг юу гэсэн үг вэ? Тэгэхээр эргээд нөгөө нэг consciousness гэдгийг яг юу гэж хэлээд байна гэдгийг хэдүүлээ тодорхойлох хэрэгтэй болж байгаа. Яг ингээд зүгээр одоо чинь компьютер бидний хийж чаддаг үйлчлэг хийж чаддаг болчихлоо шүү дээ. Одоо ингээд дуу оглоо таниад баталгаанд хариулж чаддаг болчихлоо, дүрс таньдаг болчихлоо. Ингээд бидний механик цааш ингээд өдөр тутамдаа хийж чаддаг үйлчлэгийг одоо компьютер хийж чадаад байна. Робот те одоо cyborg төрлийн одоо бүтээгдэхүүнүүд хийж чаддаг бол одоо тэгэнгүүт яг consciousness гэдэг нь одоо яг тэнээсээ юугаар ялгаатай бэ гэдгээ тодорхойлж гаргаж. Тэгжиж яг Одоо ийм л юм л да. Одоо ингээд компьютерийн хувьд одоо ингээд яг хүчин чадал яригдж байна, багтаамж яригдж байна. Хамгийн чухал асуудал чинь багтаамж яригдаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бүх үйл ажиллагаа чинь явахын тулд чинь ингээд олон нейронтай салбарлаа яваад байна. Тэгэхээр нэг нейрон ингээд олон давхар үүргийг ингээд гүйцэтгэх шаардлага гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэ ер нь бол нейрон өөр одоо юу гэх юм өөрийнхөө үүргээсээ гадна өөр нейроны үүргийг гүйцэтгэх шаардлага гарах юм бол ажиллаж чадах тийм судалгааны ажлууд бол байдаг заа. Гэтэ энэ бол маш цөөхөн ийм нейронууд. Тэгэхээр яг энэ багтаамжийн асуудал бол хамгийн нэгт ингээд яригчаа. Тэгээ тэр их багтаамж чинь consciousness ер нь бол тэгээд судлаа шийдэх юм уу? Багтаамж чинь conscious чинь шууд энэ хоёр бол арай жоохон хоёр өөр асуудал үзлээ. гэтээ conscious чинь memory-тэй ямар холбоотой байгаа лээ илэмжээ. Одоо би уул нь ингээд цаг болохоор компьютер явж байгаа л явтлаа шүү дээ. Тэгээ. одоо ер нь бол цаг байгаа болохоор бас ингээд санийхоогоороо одоо ерөөдөө long үсгээд бас дуусчихвол одоо жоохон би жоохон өсөд байгаа байхгүй юу? Нэг юм мэдрэхтэй Би уусаа идэх. Аха. Уусаа ингэж хадлах нь гоё гэдэг. Уусаа ингэж лаач игээд түрүүн consciousness гэдэг л байгаа. Хэмжээний хазаас нэлтэй зүйл жишээ гэх юм бол одоо ингээл хиймэл оюухантай ч юм роботтай кино ингээл бидний хар байгаахаас гээд өчнөө гарчсан шүү дээ тийм. Тэр хүмүүсийн нэг тэр кинон дээр хамгийн аимшигтай хүмүүсийн үед юм бол бид нар ингээд бидний хэсгийг ингэж бацаад ирдэг. Тэр consciousness гэдэг тэрийг л хэлж байгаа. Энэ л этикийн асуудал байгаа. Тэгэхээр тэрийг чинь үлэмжээ бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо энэ чинь эхний төрхний судалгаан дээр явж байгаа. Хинч судалгаа одоо consciousness mind AI одоогоор бид нарт байх бол гэж бодож штэ хараахан. Энэ юм бол яг миний хэлэх гээд байгаа санаатай юм бол ойлгосон байна. Одоо ингээд би яг хувьдаа л энэ бол яг ингээд шинжилгээ ухааны нотлогдсон баталгаа нотлоготой тайлбар биш л. Миний хувийн одоо ингээд юу бол одоо таамаглаж байгаа одоо тайлбар бол consciousness гэдэг нь болохоор яг ухамсартайгаар энэ зүйлийг хийя гэж шийдэж байгаа шийдвэрийг би одоо consciousness гэж бол хэлмээр байгаа. Одоо жишээлбэл компьютер ингээд бидний хийх гэснийг л хийж байгаа нь бол энэ бол unconscious одоо юу гэдэг ухамсаргүйгээр одоо энийг хийж байна. Тэр компьютер өөрөө биеэ дагаад би энийг ингэж хиймээр байна. Би энийг ингэж бүтээмээр байна. Би энийг ингэж одоо төсөөлж байна тий. Би энийг ингэж тий мөрөөдөж байна гэх юм бол энэ бол conscious болоод эхлэх байх гэж би хувьдаа бодож байна. Consciousness дотор ч бас эмоц ороод ирж байгаа байхгүй юу? Эмоц болон бодол хоёулаа орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол лабфор одоо яг үүссэн тарих тий тэнгүүтээ тэр өөрөө бас яг тийм Одоо яг ингээ consciousness дээр чинь одоо юу л байгаа байхгүй одоо ингээ яг natural purity хэдүүлээ энийг consciousness-ийн тухай ярихдаа энэ сэдвүүлээ эргээд ирээдэх үү? Одоо хэдүүлээ ой санамжтай бүтээж аваад баап хийгээд хөө. За окей. Амра миг чамруу шилжлээ. За тэгээд одоо л ингээд яг амар удах гээд байгаа байхгүй подкаст. Үлэмжээ. Энэ угаасаа анхнаасаа нэг чанар бичнэ гэж чи бодоо юу? Нэг chapter дотор memory ярий гэж бодоод байгаа байхгүй ядаж те. Memory чи өөрөө бүх юмтай холбогддог байхгүй юу? Манайхаа яаж өнөөдөр гэхдээ хэдүүлээ memory-гоо ингээд айгүй юм залуу хүний тархины memory ярьчлаа. Би бас ингээд жоохон те нэмэх 30, нэмэх 40, нэмэх 50, нэмэх 60 хүнээс memory ярмаар байгаа. Энийг хэрэг тийм дараагийн зүйл болоод ярьж байна.
одоо ингээд бидрээс дээш насныхны тухай бас ярих хэрэгтэй. Гэхдээ энийг хэдүүлээ дараагийн секшн болоход ярьж Тэрнээ гэхдээ харин оронгууд дахиад нөгөө трейн тасгалжуулалт нь сайн байх юм бол сайн байж болох ч юм уу. Нэг мессежээр Тий. гоё өгвөл. Харин тэрэн одоо дээр ярьж байгаа угаасаа уялдуулаад өгөх гэж байгаа мессеж маань ингээд жоохон тодорхой байвал үлэмжээ. ерөнхийдөө шортоос лонг орно гэдэг ч юм одоо яг за би амар онл ярьдгийгаа яг энэ подкастаар амар мэдлээ гэдэг байхгүй. Онлоор бол консультант гэж нэрлээд байгаа тийм. Миний хувьд бас би скол нэг яг өөртөө зориулсан юм уншаад идэв гэж бас магадгүй. Бас нөгөө recalling амар чухал байдаг. Тэгжээж яг нөгөө neuroplasticity нөгөө мэдрэлгээ холбосон юм аягүй чухал болдог. Бас энэ подкастаараа бас associative memory буюу ямар нэг эмоцтой холбогдсон байвал бас тэр аягүй long term болдог гэдгийг гаргалаа. Ингээд хоёр take home note байна. Өшөө нэмээрээ манайхаа. Амар чухал. Би ер нь шал Бас ингээд нөгөө комплекс болоод байх тусмаа бас баттай. бас нөгөө нэг хоолн дээр гэх юм бол ерхэд бол уургалаг хоол их чухал. Одоо нэг эсэд явагдаж байгаа бүх процесс ерхэд бол уургийн тусламжтай. Одоо ингээд бид нейротрансмиттер гэж ярьж байгаа шүү дээ. Бас л ингээд уургийн молекул, амин хүчил ихтэй учраас ерхэд бол уургалаг хоол идэхтэй. Тэгэхээр уургалаг хоол гэдэг нь гэж үлэмжээ шиг хадахгүй тоглосон шүү. Миний хувийн дүгнэлт ингээд сая ярилцсан хувийн дүгнэлт гэх юм бол ийм л байна л да. Тэр одоо prefrontal cortex гэж юмд ерөөхдөө хамгийн юм байгаад байна шүү дээ тий. Чухал тэрийгээ бол олж өгвөл хөөх давхар цагаас нь хамгаалах хэрэгтэй байна бидний хэсгийг бол маш чухал юм байна. Тарих толгоогоо ер нь хамгаалах хэрэгтэй тий. Тэр хэсэг бол memory хэсэг байгаас шүү дээ тий ер нь бол. Тэгээд дээрээс нь одоо жишээ нь олон л одоо тэр мэдэрх үе эмоц юу гэдгийг олон бидний одоо биетэй холбоотой систем тогтолцоонууд одоо бидний хийх оролцох тусмаар тэр замууд ингээд янз бүрээр үүсэж байна. Тэгээд олон юм оролцсон тусмаа тэрийг ингээд буцаад recall хийхэд аль нэг замаар нь ч юм уу дамжаад бид тэр одоо тэрийг буцаж санахад ч юм уу төхөн тэр бид нарт одоо хатан батчихад илүү амар юм байна гэж ойлголоо. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд нэг юм асуугаад одоо ингээд recall хийх нь чухал гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та нар ингээд ерөөсөө унтахгүй эсвэл баг нойр аваад байнгын ингээд юмаа чийзээ тах нь одоо илүү тогтно гэж бодож байна. Эсвэл цаангийн юм чийзэлжээд унтаад ингээд яах юм бол тэр жилийг бүрдээд чинь. Энэ зэрэг багш Ер нь бол шүү дээ. Эндрэе. Suzuki Wendy гэдэг бүр memory дээр судалгаа хийдэг. Стэнфордын миний амар хайртай судлаач гэдэг нэг эмэгтэй. Тэр судлаач бол hippocampus дээр судалгаа хийдэг юм баггүй юу? Hippocampus гэдэг нь болохоор short term memory үүсдэг гэсэн байгаа баггүй юу? Тэр хүн болохоор юу хэлсэн бэ гэхээр оюутнууд ингээд амар хичээлийг хийгээд хараа, бүр нойр хоолоосаа хичээлээгээд хараа өөрсдөө амар он сурлахтан амар best student гэж боддог. Энэ бол үгүй. Тэгээ яг амрах, унтах, хичээлээ хийх те дасгал хөдөлгөөн энийг яг зөв баланстай байж л чиний тарих, чиний бие бүрэн хэмжээгээр өөрийгөө ашиглаж чадна. Түүнээс гадна тэр хүн одоо би одоо хөгшин стандартд зөвлөгөө өгөх хэрэгтэй. 40 наснаас дээш насны хүмүүс өдөрт 30 минут аэробик дасгал, кардио, treadmill дээр гүйсэн байгаа аахгүй. Тэгээ 40 наснаас дээш болохоор гиппокампусын хэмжээ 20%-аар буурдаг. 10%-аар буурдаг. Тийм болохоор бид байгаа аахгүй. Би хараа агшаад эхэлсэн. Тэгээд 10%-аар буурдаг байгаа аахгүй. Тэгээ бид нэг хөшөрхөөрөө юм мартаад байдаг болчдаг. Тэгсэн чинь кардио нагрузк одоо дасгал хөдөлгөөн treadmill дээр гүгээд тэгээд яг нөгөө хангалттай 3-4 дор зэрэг хүртэл гүйсний дараа гиппокампус нь нэмэгдэж байгаа гэж байна. 14%-аар нэмэгдэж байна гэж байгаа аахгүй. Тэгэхээр ерөөсөө бас дасгал хөдөлгөөн амар чухал. Ялангуяа 30-аас дээш, 40-аас дээш, тэрнээс дээш насныхан бол маш сайн дасгал. Гэхдээ энэ судалгааны нэг айгуу сул тал нь юу вэ гэхээр зөвхөн кардио дасгал ашигласан. Тэгэхээр нөгөө weightlifting нөгөө gym юмд яваал хүнд өргөж мөрөөд ч юм уу йог мог яаж нөлөөлт бид нар мэдгүй зөвхөн treadmill дээр гүйлгсэн байгаа байхгүй юу. Тэгээ ер нь өдөртөндөө гүгээд юм байвал бас боломжтой л гэсэн үг юм шүү дээ тий. Үнэхээр 30 хүртлээ ер нь энэ талаар ингээд бодохгүй гэж болох юм уу? Гүхгүй гэж. Юу яриад байгаа? Хальт үсэхгүй юу юм аа?
Чинзэр багш гэсэн өнөдөр дурдсан те хүүхдийг одоо би асуусан тэгэхэд хариуд нь нөгөө хүүхдийг аль татахаар те олон юм ингээд туршиж үзүүлэх нь бас их хэрэгтэй болов гэсэн санаа хэлсэн шүү дээ. Тэр бол бас айгүй их чухал тооцогдож шүү дээ. Бид нар биеэрээ мэдэрч туршиж одоо аль болохоор олон зүйлийг мэдчихэж одоо дахиж recall хийх, memory болох зүйлээ өөртөө ямар вэ гэдгийг л гаргаж ирнэ шүү дээ. Ер нь цаашдаа. Тэгэхээр тэр нь дасгал хөдөлгөөнтэй холбоотой юм, тэр хүүхдэд удаан цогтой холбоотой юм, эсвэл өглөө эрт бас зугаал одоо аартагаа ч юм уу ийштэйг зугаалаад явдаг байсан нь одоо ажил төрлөө хийж одоо юм ой санамжаас сайжруулахад зөв тусалдаг ч юм уу те маш ингээд маш олон төрлийн юм байж болох нь л дээ те. Тэгэхээр энэ зөвхөн одоо чинь амар олон төрлийн судлаачид олон төрлийн одоо түрүүн үлэмжээ амраа хийсэн нөгөө үеийн хүмүүс амжилтсан болохоор ингээ янз бүрийн ач холбогдолтой янз бүрийн авчлагтай тийм подкастууд ер нь өрнөх юм байна цаашдаа гэж өнөөдрийнхээс харлаа шүү дээ. Энэ жоохон Хэдүүлээ 10 жил хавх. Хазааж магадгүй гэдэг юм бол болчмаар байна үлэмжээ. ийм асуултын цаа. Memory гэхдээ жоохон холбоотой үе. Одоо яг асуултын сонслоо. Жоохон холбоотой. Хүчээр Одоо ингэж байгаа боёо хэдүүлээ ингээд сайн ингээд memory-гийн тухай ярьдаа илүү individual те. Одоо яг би хүний одоо memory тулаар явлаа. Тэнгүүт энэ memory одоо ингээд үеэс үед ингэж дамжих уу? Одоо жишээ нь ингээд миний асууж байгаа өөр нэг хэлбэр нь юу вэ гэвэл одоо ингээд нэг хүн одоо этлэг хийхээ одоо идэвхжлэн мэрэгжил чадвар үе дамжлын ийм одоо эмч ч юм уу те тиймэрхүү мэрэгжлийг тухайн хүн идэвхжил илүү амархан байх уу? Энэ нь яг генетикийн хувьд яг ингээд баттай юу? За би яг наатач уншиж исэн. Наа чин болвол memory гэдэг чинь бол тархины амар олон хэсгүүдийн холбосон зүйл гэхгүй юу? Тэгэхээр бол тэрийг генетикээр дамждаггүй гэдэг бол бодлон гарах айгүй хэцүү. Гэхдээ генетик гэхээс илүү epigenetic илүү нөлөөлдөг болов уу гэж би бодсон. Epigenetic гэдэг нь юу вэ? Орчин тойрон таны генетикийн одоо тэр генүүдийн чи алийг on off болгож байгааг нөлөөлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ түрүүн ярьсан шүү дээ ах トゥ хоёр ингээд memory өөр байх юм гэдэг шиг ах トゥ хоёр ижлэхэн орчинд ижлэхэн өсчөөд нэг нь тарга нэг нь турхаа байдагтай адилхан яг тэр epigenetic ч юм уу тэр хүний яг одоо энд яаж ажил сурж байгаа environment илүү нөлөөлж байгаа болохоос ш genetic яг тэгж нөлөөлнө гэсэн ямар ч баримт байхгүй тэрийг батлах боломж ч бараг байхгүй. Яг бол амар олон тархины хэсгүүдтэй холбож ажиллаж байгаа зүйлийг тэгж гаргах аюу хэцүү байхгүй. Боломжгүй гэж хэлж байгаа. Гэхдээ ингэж бодлоо ингээд. Боломжтой багтал. Гэхдээ ер нь бол тэгэж судлах ямар ач холбогдолтой гэж. Ач холбогдолтой байлгүй яа гэдэг. Одоо жишээ нь энд чинь улс төрийн нөгөө нэг лавсаглалын одоо хаад лавсаг ашигтай юу, ашиггүй юу гэдэг тал дээр энэ чинь хариулт өгнө шүү дээ. Одоо ингэж бод одоо сонгуулиар ингээд нэг рандом зүйлээр олонхын саналыг аваад гараад ирлээ лаа. Гэтэл ингээд тэгээ үе удмаараа хаант лавсгийг одоо төв барьсан. Төрөлсхөн юм одоо мундаг философитой хүний хүүхэд одоо улс төрийг өдөртөх үү? Эсвэл ингээд зүгээр нэг одоо ингээд тэгээ олонхын саналыг авсан нэг популист баачка гарч ирээд улсыг өдөртөх үү? Энэ хоёрын хувьд генетикийн хувьд илүү сайн материалтай. Гэхдээ наад чинь болохоор яг юугээд байгаа вэ? Ухааны дээр бас За энэ дээр ингээд болчихсон байхгүй юу? Нөгөө нэг генетикийн шинжилгээ аваад спортод чадваргүй хүмүүсийг спортоор ерөөсө бэлтгэхгүй гэсэн юм гарсан байхгүй юу? Тэгээ амар олон юм асуудал үүссэн тэрнээс болоод тэгээд тэр болсон, of course болсон. Яагаад гэвэл генетикээрээ тэр хүн спортод чадваргүй байсан ч өөрийнхөө уур чадвараа хичээсээр байгаагаад амжилтанд хүрч чадна. Тэр чинь epigenetic гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр epigenetic бид нар байгаа цагт бид нар тэр генетикийг ухаалтай үгүй ээ би чинь удмаасаа ийм таган байх хэрэгтэй хүн гэдэг шиг би угаасаа удмаасаа ой санаж муутай би одоо анаахт ороод яах юм тийм байж болохгүй байхгүй юу? орчны хүчин зүйлч л нөлөөлж байгаа байхгүй юу? Practically no байдаг лаа. Илүү ийм яг epigenetic нөлөөлдөг гэдгийг би хүлээн зөвшөөрж байгаа лаа. Гэхдээ генетикийн материал нөлөөлдөг гэдгийг үгүйсгэж болохгүй. Гэ одоо ингээд болохгүй ч гэсэн чи генетикийн боломж байхгүй хүнэд ирээдүй байхгүй гэж хэлж болохгүй байхгүй юу? Тэр чинь этик байхгүй юу? Тийм болохоор зүгээр л тэрийг зүгээр ингээд зүгээр эвтэйхэн өнгөрөх хэрэгтэй. за
Альса ингээд татан зогсоосоо үлэмжээ одоо зогссон. Одоо ингээд подкаст дуусах чинь үлэмжээ. Гарч хоол идмээр байна. Өнөөдөр ганц л бүргээрээ амьдэрч штий үлэмжээ. Гарч хоол идэе энэ чинь ресторанууд нь хаалаа. Түц хаалаа, комбини хаалаа. Энэ бүр өөрөө хэлэхдээ би хоол хэлсэн шүү дээ. Гац мотивац нь олчиход байна. За ингээд дууссан. Хэдүүл одоо 10 жилийнхнаасаа ер нь take home message нь юу байсныгаа аваад тэгээд wrap up хийцгээе дөхөө. Тэгээ. Энд дээр нэг юм нэмчихэх хөө. Тэр нэг үлэмжээ ингээд өглөө ингээд сэрээд чийлсэн юм илүү чийлдэг гэсэн шүү дээ. Тэр нь болохоор одоо ингээд Кипо кампус чи өөрөө юм ихэд бол ийм одоо тавтай ингээд дүүрдэг сав гэсэн нэг тийм би ингээд уншижсэн ихэд бол ажиллагаад тэг ингээд бид нар ингээд өдөр өнжин юм чийжлээд одоо ингээд Кипо кампус ихэд бол дүүрсэн байгаа орой гэхэд тэгээд тэрийг шүн одоо ингээд тарих одоо консолидац хийж long term memory руу шилжүүлж байгаа шүү дээ. Тэгээд нэг ёсондоо сав хоосорж байгаа юм шиг одоо Кипо кампус ихэд бол хоосроод тэгээд маргааш нь эргээд ингээд бид нар шинэ эхлээд өглөөнөөс эхлээд ингээд юм сурахад илүү ингээд сурах боломжтой байхгүй. Тэгэхээр трip консолидац хийж чадаагүй ч юм уу те одоо Кипо кампустай ингээд short term memory-ийн юм ингээд хадгалагдсан байгаа цагт бид нар ингээд эргээд маргааш нь одоо нойр багтай хоноод ч юм уу маргааш нь ингээд юм уншаад ирэхэд бол чийлэгдэх боломж үзэх. Тэр нь магадгүй сайн нойртой ч юм уу бас холбоотой гэж болох юм тийм. Яг хоосон савн дээр илүү чи юм оруулах юм бол чинь илүү ингээд яа гэсэн. Одоо ингээд чи үдээс хойш магадгүй чи үдээс үд хүртэл ингээд маш олон мэдээлэл авсан бол чинь дүүрчих юм бол чиний тэр үдээс хойш орой те 1000 сонссон ч юм уу тэр нь магадгүй одоо чамд ингээд шийдэгдэхгүй байх юм л тэгэл. Тэгэхээр энэ бол яг нойрны яг надад яг тэгж мэдрэгдэг. Нэг хоосон савлуу 9 төлөв усалж байгаа юм шиг санагддаг яг өглөөд. Тэгэнгүүт үдээс чинь айгуус мэдээлэл аваад би чи яаж яхаа айгуух тийм Үлэмжээ залгий. Тэгэнгүүт ингээд байна шүү дээ нөгөө нэг Тэгэл сууч юу лээ. За катлч манайха. Катлч. Тэгээд одоо би чи нэг гол санаа хэлэх юм. Нөгөө нэг юм баггүй. Одоо ингээд сүүлийн үед хүүхдүүдийн memory яагаад ингэж муудаад байгаа юм болохын шалтгаан одоо social media дээр маш их юм хэрэггүй маш их мэдээлэл бид нар танхимдаа авдаг. Тэгэнгүүт нөгөө нэг hippocampus чинь ингээд хангалттай хэмжээгээр ингээд дүүрээд ихэнгүүтээ яг хэрэгтэй мэдээллүүдээ авах талай багтаамжгүй болоод байна. Тэгэнгүүт чинь дараагийн унтахлаа хүртэл тэр нөгөө нэг мэдээллүүдийг хүлээж авахгүй. Миний ойл санамж ангаахт ороод ер нь бол муутлаа. Яагаад муутлан байг вэ? Би маш олон хүнтэй, маш олон төрлөөр, маш олон social media платформуудыг нэгдээр ашигладаг болсон. Тэрнээсээ шалтгаалаад миний тэр нөгөө нэг юм ингээд hippocampus short term memory-ны одоо capacity-ний өдрийнхөө багтаамжийг өглөөндөө ингээд утлаа авах чахта баг дүүргчдэг. Тэгэнгүүтээ өдөөс хойш мэдээллүүдийг хүлээж авах чадвар нь бас багасдаг. Энэ бол зөвхөн надад тохиолдож байгаа юм биш. Их одоо орчин үеийн одоо social одоо ашигладаг хүмүүсийн одоо нэг одоо юу гэдэндээ сул тал гэх юм уу тийм байгаа шүү гэдгийг бас нэг мессежээр хүргэмээр байна. Тэгээд нэг манай нэг олон улсын оюун ухааны мастер охин манай клубтнийг одоо journal club хийж өгч байхдаа хэлжсэн. Бидний ингээд бэлтгэлээ хийхдээ ийм хөдөө орно одоо ийм хөдөө гараад бүх social media-нуудаа хаагаад бид нар ингээд өдөрт авч байгаа юм хэрэггүй одоо нөгөө нэг junk food гэдэг шиг junk одоо information-ийнхаа одоо юуг нь багасгаад одоо оролтыг багасгаад яг хэрэгтэй гэсэн мэдээлэл яг тухайн талаг мөчтэй авдаг. Тэгжиж бидний тарих нөгөө нэг илүү efficient ажилладаг. Тэгэхгүй ингээд хэрэггүй маш их мэдээлэл аваад ахлаа бидний тарих эргээд тэр мэдээлэлтэй галтдаг. Галтгаасаа шалтгаалаад бидний memory муудаж байгаа. Ийм нэг мессеж өгсөн. Нөгөө эргээд хүмүүс одоо анх нөгөө тарих ингээд лимитгүй юу гэдэгтээ бас андуурж магадгүй. Одоо ингээд дүүрэн гэж ирээд шүү дээ. Гэтэ энэ нь одоо яг тийм одоо нэг юм багтаамжтай юм яг ингээд багтаамжгүй болж байгаа юм биш. Ерөнхийдөө л одоо альва зүйл ингээд ажиллаад цуцдаг шиг л тархины эсүүдийн одоо үйл ажиллагаа нь одоо тархины эсүүд маш их ажилласныхаа дүнд л үйл ажиллагаа нь буурж байгаас тийм үйл явц. Тэрнээс яг одоо тархины одоо тий hippocampus-ийн яг лимитэнд дүүрж байгаа гэдэг утгаараа биш ерөөхдөө адилтгаж ярьсан шүү. Тэгэхгүй бол бас нөгөө тарих лимитгүй гэж ярьжсэн бас ингээд дүүрчлэхээр бас хүмүүс өөрөө ойлгож магадгүй. Тэгээ энэс хойш юм чэйжлэхгүй миний тарих дүүрсэн. Хүмүүс унтах нойрыг ингээд хойш нь татаас явж бидний массажи memory дууслаа. Маш бид юу үлнэж авах мэдээлэхгүй боллоо. Өөрөө цаанууд
Тэгэхээр тэр чинь өөрөө бас яг нөгөө тайлтай холбоотой. Энэ талаар магадгүй нэлийн дараагийн зүйл бах тий. Нойр уу? Тий. Тэр нойр угаасаа амар чухал би тэр бүр Нойрыг ярина. Ер нь бол ярина. Орж ирнэ. Ярина. За одоо нөгөө нэг төсөлийн шиг явж штэ манай 10 жилийнхэн. За яг миний хувьд ойлгосон нэг зүйл нь болохоор мэдээж бидний одоо өдөр тутамдаа авч байгаа шинэ мэдээлэл бидний нөгөө нейронуудын хоорондын харилцаа холбоо тэр үйл явцаар нь л одоо тэрнээс болж л ер нь бид нар ингээд мэдээлэл хүлээн авч байгаа. За тэгээд тэрийг илүү ой санамжиндаа одоо удаан хугацаагаар хадгалахын тулд тэр одоо хоорондоо нийлээд байгаа тэрийг улам юм баттжуулаад улам юм зузаан болгохын тулд recalling буюу одоо дахин давтах процесс аюул чухал гэдгийг ойлголоо. За хоёрт нь гэх юм бол зөвхөн үүнээс гадна бие физиологийн хувьд бол маш сайн анхаарах хэрэгтэй. Жишээлбэл нойр, хоол, жишээлбэл одоо сайн нөгөө уурга маш сайн идэх хэрэгтэй. Тэгжээж нөгөө бие физиологоо тэр мэдээллийг хүлээн авахад өөрийнхөө бие физиологийг тэгж бэлдэх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Тэгээд энэ бүх ярианаас аюу олон асуултууд гарч ирлээ. Жишээлбэл одоо за тэгвэл бид нэр ингээд байнгын одоо допамин буюу neurotransmitter гэж ярьсан шүү дээ. Тэгвэл тэднийг ингээд бид нэр тэр зүйлэд байж ич бид нэр альва нэг үйлдэл хийгээд байгаа. Тэгвэл бид нэр тэр сурахын тулд биднэрт нэг тийм тэр сурахад гарах үр дүн буюу тэр satisfy мэдрэмж өгөх тэр зүйлийг одоо яаж авах юм бэ? Тэр нь одоо ямар арга барилын илүү их тохирд юм бэ? Жишээлбэл Монголын нөхцөлд аль одоо сурах арга барил нь илүү гоё илүү тохиромжтой байдгийг ингээд гэвчлэн маш олон асуулт төрлөө. Тэгээд энэ нь болохоор дараагийн подкастаараа илүү дэлгэрэнгүй ярих байх гэж найдаж байна. Баярлалаа. Допаминыг ер нь бол амар ойрын подкастн дээр ярина гэж бодож байгаа. Тэ манайхаа ингэ яад вэ гэхээр миний бас айгуу дуртай сэдвүүдийн нэг ингээд бүр кофеины тойрог биш. Энэ амар чухал сэдвүүд. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр ер нь ойрын подкастн дээр ярина. За. Хэлбэх сэдвүүд маш их байгаа шүү. Дотроо хэлтэрмээр байна үлэмжээ. За марлаа гоё нөтөд хооцоо. Хурлын их улсын хурлын номыг хаагаад байдаг шиг аа. Би ер нь хааштай ер нь жоохон хэцүүдэд байгаа бол ер нь баг тийм бат нэммэр ч юм уу. Бүх хүмүүст нээлттэй тэр бат нь үлэмжээс бас. Эсвэл үлэмжэд өөрт нь бас нээлттэй бас үлэмжээс өөрөө бас халчаад байгаа юм бид бас өөрөө өөртөө бас нарч олно. Даахгүй шүү дээ юу яриад. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо хичээлийн жил ихж байгаатай холбоотуулаад ер нь яг өөрөө яаж хичээл хийх вэ? Яг юу хийвэл яг үр дүнтэй яах вэ гэдэг илүү чухалдаж сонсч үзсэн шиг санагдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол би ингээд ерөнхийдөө өнөр хичээл хийхдээ амар ингээд сайн санддаг хүн байхгүй. Яагаад ч юм мэдэхгүй ингээд өглөөд ингээд юм хичээл хийх хэрэглээс толгоонд орж ирдэг үү? Тэнгүүд яг тэр юмаа болиулаад илүү их дуудаад ингээд дахиад сайн ингээд цэвэрлээд ингээд дараагийн өдөртөө ингээд бэлэн болгоод яг тэр ингээд дараагийн өдөртөө бэлэн болгоод яг тэгж үзвэл яг ингээд илүү сайн ингээд юмыг их тусаанд ингээд long term memory-гаа сайн оруулж чадах юм шиг санагдлаа. Тэгээ сая түрүүн хэлсэн чинь ингээд болгон өөр ингээд би физиологийн өөр учраас бас ингээд хүмүүсийн юу ингээд сурах арга барил бүх юм өөр учраас яг ингээд өөртөө таарсан сурах арга барилаа яг сайн олж чадвал сайн хадах юм шиг байна. Тэгээ сая миний ингээд кампус ингээд бас жоохон дүүрээд ингээд эхнээсээ юмудаа устгаад явчихлаа шиг. Амар олчинд байгаа байхгүй юу? Тийм үү. Хөлтийнхаа жоохон ингээд их усчих юм бол бас айгүй давуу талтай шүү. Одоо ингээд би бол ингээд бүтэн семестрийнхаа хичээлийн шалгалтыг зөвхөн баскетболоос нэг өдөрт сонсоод байлгүй. Нэг 30 минутанд л баг яадаг юм. Тэр нөгөө ойрын хичээл хийдэг гэдэг дээр зүгээр миний бодож шүү би яг бас тэрийг судалж уншиж үзээгүй. Магадгүй орой нөгөө нэг чиний эргэн тойрны орчин нам гүн 50 анхаарал төвлөрөлт шиг илүү сайжирдаг гэж магадгүй. Тэгэхээр магадгүй зүгээр туршаад өөр дээрээ тий хүн болгон физиолог өөр юм чи магадгүй чи заавал ингээд үгүй заавал ингээд орой унтчихэж тэгдэг гэх албагүй л тий. Гэхдээ яг өглөө эрт босоод танаа гэрийнхэн унтчих хаад ч юм уу яг тэр чимээгүй орчин яг оройных шиг өөрийн тийм орчин байгаа штэ. Тэр үеэр суугаад үзэх ч юм уу ингээд зүгээр өөр дөрөөр тушаад үз. Тэгээд яг өөрийнхөө арга барилыг олох нь чухал. Илүү нойрон дээр яригдах бах тийм оройны хүн
одоо өглөөний хүн гэдэг шүү дээ. Уянга өөрөө нэг нөтийг дээр бас нэг гоё сэдв байгаа юм байна. Нэг одоо тарих нуусны шингэнтэй холбоотой. Йогийн дасгал масгал бас тэрийг тэмдэглээ те. Тэрийг тэмдэглээ тэгээд нөгөө спортын бас те. Чат руугаа, групп чат руугаа. Гэрэл бас айгүй чухал юм биш үү? Өлөнчөө одоо зүгээр шууд групп чат руугаа микрофоныг нээж аваад чихэд яваад байна. Одоо уянгагийн хэлж, уянгаа микрофон шилжилж. За ингээд финансш ингээд сонсоод та яг ингээд сонсоод байж захта би дотроо тийм шүү гэж бондоос ирчихлээ. Тэгээд яг нэрэж тийм шүү гэл. Тэгэл нэг асуулт суувал нэрээ энэ гэл тэнгууд нь өөрөө өөртөө хариулчаад ч юм уу. Яг ингээд ямар хазаагаар нэг тиймэрхүү байлаа. Тэгээд та хэдийн ер нь бол ярьсан угаас яг нэг гол процессыг нь бол ерөнхийдөө ярьчлаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ подкаста илүү олон нийтэд чиглэж байгаа учраас одоо яг бид хэдийн ярьсан дээр нэмээд дан ингээд тавтаад авах биш. Хооллолт, хөдөлгөөн, нойр тэгээд уураг муураг амьдралын маягтай холбоотой яа. Тийм тэрийг хараа ингээд сонсож байгаа хүмүүстээ хэлмээр байна. Миний зүгээс. Нэг кивний талаар ч юм уу. Энийг хэдүүлээ. Энэ яг энэ take home-нуудыг уянгагийн яг ингэж хэлвэл зүгээр байна гэдэг дараа чаа подкастад би тэгэд хэрэгжүүлж яа. Алтан зөвлөгөө өгсөн баярлалаа гэж. За тэгээд өнөөдөр биднээс Мьямарагийн талаар энэ сэдвээр хоорондоо ингээд хэлээд өөрсдийнхөө үзэл бодол санаануудыг подкастаар ярилцж энийг нийт түгээхээр ингээд бэлтжлээ. Тэгээд өнөөдрийн биднээс ярьсан ярианаас бол та бүхэн бас цааштай ажил амьдралд хэрэг болгоод олон зүйлийг олж чадна гэж бол бидний найдаж байна. Тэгээ баярлалаа. Манай дараагийн сэдвүүдийг таалан саяхаарай. За ингээд подкастад баярлалаа. Дараагийн дугаар.